Аспириатискийн хямд авах нь. Энээс өмнө Аспириантаас өөр ивентүүдийн талаар мэдхийг хүсвэл миний энэ бичлэгийг үзээрэй. Хамгийн гол нь та нараа надад subscribe дараад өгөө штэ, гуйж штэ. 25% нь дарсан байх юм а гэхдээ. Харин subscribe дарсан хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Зя Авентигээс 40 тайлбарлчихъя. 6 сарын 18-нд эхлээд 7 сарын 18-нд дуусна. Яг 30 өдрийн хугацаатай үргэлжлэнэ. 2 үнэгүй токны ивенттэй бөгөөд 6 сарын 27-нд 7 сарын 11-нд байгаа. Тус бүрдээ 16 токен буюу нийтдээ 32 токен өгөх бол. Ивентийн механик нь бол ойлгомжтой. Энэ 3 хайрцгийн нэгийг нь 3 удаа дараалж зохисон тохиолдолд Лесли юм уу Чанжи хоёр аль нэг скин нь онох болно. За ер нь кофе бингогоос ер нь баг ялгаа авахгүй. Нэг даралт нь 210 diamond бөгөөд өдөр болгон 105 diamond болж хямдрах болно. Харин эхний 10 даралт нь 1050 diamond болж хямдарсан байх бөгөөд дараагийн 10 даралтуудаас эхлээд 2100 diamond болно. Нэг гой зүйл нь 10 даралт тутамд заавал байхгүй PXG онох болно. За тэгэхээр бидэнд нийтдээ 30 өдөр байгаа гэж үзэхээр 4 7 28 4 ширхэг weekly diamond pass авахд яг таарах юм байна. Тэгээд үнэгүй пэйснүүд нь болохоор 250 diamond хүртэл цэнэглээд 250 diamond үрэх гэсэн даалгавартай байгаа. Тэгж бодоод 250 diamond цэнэглэхийн тулд 2 ширхэг 172 diamond нэмэж авах юм байна. Ингээд нийтдээ ойролцоогоор 45,000 төгрөг болох бололтой. Гэхдээ энэ тооцоо бол 40 даралтанд гэдгийг санаарай. За энэ харагдаж байгаа шил 40 дарах төлөвлөгөө байна. 6 сарын 18-нд нэг weekly diamond pass цэнэглээд маргааш нь 6 сарын 19-нд нэг дараад тэгээд юу ч хийхгүй явж байгаа 6 сарын 24-нд нэг дараад 6 сарын 27-нд нэг weekly diamond pass болон 172 diamond худалдаж аваад нэг дарна. Тэгэд үнэгүй токенороо 13 удаа дарна. 6 сарын 28-нд нэг дараад 6 сарын 29-нд нэг дараад 3 үнэгүй токенороо дарна. Тэгэд юу ч хийж явахгүй байж байгаа 7 сарын 3-нд нэг weekly diamond pass аваад нэг дарна. 7 сарын 6-нд нэг дараад 7 сарын 11-нд нэг weekly diamond pass 172 diamond нэг дараад 13 үнэгүй токенороо дараад тэгээ маргааш нь төлөвлөгөөний дагуу дарчих юм. Хэрвээ азгуутж 50 дарах шаардлагатай болох юм бол сүүлчийн өдөр нь 1050 diamond recharge хийгээд шууд 10 дарахаас өөр сонголт хүй. Нэг 950,000 төгрөг нэмж өрөхөөс өөр яа хийх вэ? Тэгээд азны ивент шүү дээ. Төгсгөлд нь би нэг зүйлийг тайлбарлах ёстой юм шиг санагдсан. Тэр бол weekly diamond pass. Энэ нь 7 хоногийн турш diamond өгдөг зүйл бөгөөд эхний өдөр weekly diamond pass ээж recharge-сны дараа шууд 100 diamond өгдөг болоо дараагийн 6 өдөр 20 diamond л өгдөг. Нийтдээ 220 diamond өгөх бөгөөд шууд 220 diamond худалдаж авах юм бол илүү үнэтэй тусдаг. Тийм болохоор л би weekly diamond pass авах гэдэг. Тэгээд нэг түгээмэл асуулт байсан. 2-3 weekly diamond pass зэрэг авч болд юм уу гэсэн байсан. Мэдээж бололгүй яах вэ? 2 weekly diamond pass авлаа гэж бодоход 7 буюу 7-2-ийн 14 хоногийн турш 20 diamond өгнө гэсэн үг. Мөн эхний өдрөө шууд 200 diamond өгнө. 3 weekly diamond pass шууд авах юм бол эхний өдрөө 300 diamond өгöd нийтдээ 21 өдрийн турш 20 diamond өгнө гэсэн үг. Нэг өсөндөө хоног нь уртцаал яваад идэг. За энэ мэдчлэн тэгээд асуух зүйл байх юм бол надтай холбогдоорой. Та нараас миний ганцхан хүсэж байгаа зүйл их юм бол бичлэгэн дээр лайк дараад subscribe-аа дарчих. Тэгээд өөр ямар ивентүүд дээр ямар бичлэг хийлгэмээр байгаагаа тэгээд комент хэсэгт бичээрэй. Бичлэг таалагдсан гэж найдаа. See ya.